Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 7 дугаар хэсэг. Энэ жил хур бороо элбэхтэй сайхан зам боллоо. Зуны дэлгэр цагт хотын албан хаагчдын ихэнх нь амралт чөлөө авч хөдөө орон нутгаан зорино. 6 дугаар сарын 20-нд эхэлсэн улсын 8 дугаар их хурал 10-аад хоног хуралдаж улсын шинэ үндсэн хуулийг баталжээ. Ноднын өвлөөс эхлэн намын 10 улсын 8 дугаар их хурлыг ухтан бүх нийтийг хамарсан ааг амьсгаагүй их ажил овоос хэрэг болсон тул Дорж хант хоёр амралтаа аваад нутагтаа баяр хөөртэй явсан байлээ. Цэрмаа тэр хоёртой цуг хадмууд руугаа явахыг хүссэн боловч амралтыг нь өгсөнгүй. Түүнээс гадна халахын голын дайнд Баатрын сумангийн цэрэг байж айхавтар хүн шарах болсон хоёр цэрэгийг орхиод явах зүрх хүрээгүй юм. Тэр хоёр цэрэг нодон намраас хойш цэргийн эмнэлэгт хэвтээд удаан хугацаагаар үхэлтэй ан ман үзэлцэн байж үхлийн босгон дээрээс арайхийн эргэж ирсэн ажээ. Цэрмаа тэр хоёрыг өдөр бүр үзэж өөрөө имийг нь өгч тариа хийж хоолунд зөөж нялх хүүхэд асарч байгаа юм шиг халамжлан сувилж байгаагийн хүчинд тэд үхлээс малтарсан гэхэд болно. Хоёр цэрэгч Цэрмааг тасагт нь орж ирэлгүй өнжвөл ихээ сансан нялх хүүхчиг сүйд болдог байлаа. Энэ хоёр шархтнаа хавраас хөл дээрээ босох болсон ч нэг нь өрөөсөн хөлгүй, нөгөө нь одоо болтол таг дүлий хэлгүй байлаа. Хөөрхий болсон хоёр цэргийг харах бүр Цэрмаагийн зүрх шархиран өвдөж "Дайн, миний нөхрийн амийг хөнөөж энэ хоёрыг үрд эрэмдэг болгосон юм" гэж бодно. Цэрмаа оройн 5 цагийн яндан дуугарахад ажлаасаа бууж харих гэж байтал гадаа хонглын шал тар нярхийн дуугарч хүн ойртон ирэх нь өнөө хөлөө тайруулсан цэрэг болохыг мэдэж надтай уулзах гэж яваа юм болов уу гэж санаад өрөөнөөсөө бушуухан гарвал хөлгүй цэрэг нь нүд дүүрэн инээмсэглэн зогсож байлаа. Цэрмаа түүнийг хараад ихэд гайхжээ. Тэр цэрэг хүрэн торгон дээл бүрх малгай өмсөж ингэрт нь байлдааны гавьяаны одон гялалцах нь тунц сүртэй сайхан харагдав. "За Цэрмаагаа би эмэлгээс гарах боллоо. Ерөнхий эмч өнөөдөр гарахыг зөвшөөрсөн. Тэгээд тантай уулзах гэж явна" гэж цэрэг хэлв. Цэрмаа түүнд ойртон очиж нүрөөд нь харахтаа энэ эрэмдэг хүний тайрвалсан хөл нь сайн идэгсэн өнөө маргаашгүй эмэлгээс гаргана гэдгийг мэдэж байсан ч гэв гинтхэн ийхүү явах болсонд өрөвдөх хайрлах хослон бас ихэд татсан юм шиг санагдан "Аа тийм үү. Тэгээд яаж явах юм?" гэж үл мэдхэн чичиргээсэн хоолоогоор асуувал хөлгүй цэрэг бас сэтгэл нь хөдөлсөн бололтой гүнзгий санаа алдаад "Таны ачаар би ус уух хувьтай байчээ. Аминд минь орж хүн болгосон ачийг үрийн мөрд мартахгүй санаж явна" гэхдээ хоолоон зангиран нулимс нүдийг нь бүрхэв. Тэр нүдэн анихад хоёр том нулимс зохиноос нь тасран хацрыг нь даган уурслаа. Цэрмаа түүнийг сэтгэл нь хямрахвэ гэж санаад цугнаас нь түшин "Одоо ингэж явах юм уу? Яаж?" гэвэл доглон цэрэг иргэн харж "Намайг хүн авахаар иржээ" гэв. Цэрмаа түүний дээгүр өлийн харвал хонглын адагт цэнхэр дээлтэй бүсгүй харагдав. Цэрмаа цэргийг сугадан тэр бүсгөөрөө ойртоход бүсгүй урдаас нь тосон ирлээ. Дөрлөгөр том нүдтэй залуухан бүсгүй өөдөөс нь айсан янзтай харснаа аяархан мэдлээд нүүр нь улсхийн хараа буруулав. Цэрмаа тэр бүсгүйг харснаа эхнэр нь гэж бодоод "За явдаа, биеэсээ гамнаж байгаарай" гэв. Цэрэг дахин санаа алдснаа гараасаар байв. Цэрмаа түүний эцэж турсан гарыг нь чангатхан магна дээр нь үнсээд "Эрүүл сарвал болоод эмнэлгээс гарсан бүхэн эмч биднийгээ мартдаг юм та" гэж инээхийг оролдон тоглоом болгон хэлбэл цэрэг түүнийг гайхан харснаа "Хаанаас та таныг мартах гэж юу? Тэгвэл ёстой нүгэл болно үцээ. Би хараад танд захаа бичнэ. Үргэлж захаа бичиж байна шүү. Та сайн сууж байгаарай" гэж их л цовоолог хэлээд цэрэг 99-аар 5 хийтэл ёслоод суг таягаараа шалд оргиулан эргэж алхахад өнөөх бүсгүй баруун талаас нь сугдан байшингаас гарлаа. Цэрмаа хойноос нь гарвал эмэлгийн өөдөнд зүснээсэн 2 сааралмар уяатай байв. "Танай нутаг холоо?" гэж Цэрмааг асуувал бүсгүй нөхрөө морин цугдан мордуулж жолоог нь атгуулад 10 хэдэн өртөө холдоо гэв.
Нэгэнтэл биеийн гайгүй болж эмнэлгээс гарсан болохоор нэг их яарч довтлохын хэрэггүй bizээ гэж Цэрмаа зөвлөв. Тэгнэ бид хоёр өнөөдөртөө хотоос гарч энүүхэнд банааны хамаатны тоноод айж уу явна гэж бүсгүй хэлв. Хойно нь хачин эвгүй дуу гарав. Цэрмаа цочин эргэж харвал хамт хэвтэж байгаа хэлгүй дүлийн нөхөр нь боодолтой юм барьсаар гүйж ирээд хөлгүй цэрэгтэй атгуулж дохио зангаагаар баахан юм хэлэхэд нөгөөдг нь ойлгосон бололтой толгой догсноо нөхрийнхөө хүзүүгээр тэрвэрч толгоогоо нийлүүлээд өөрийн ирэхгүй асгарсан нулимцаан арчин жолоогоон эргүүлэхэд саарл морин толгой хайлан дүүхэлцтэл алхлаа. Цэрмаа үлдсэн цэрэг хоёр тэднийг доглон нулимстай өдөв. Хөлгүй цэрэг байн эргэн харж гараа гоцгонуулсаар холдлоо. Цэрмаа дүлий цэрэгээ нүдний болонгаар харвал мэлтгнэн гоожих нулимсаа хаяа шудран инээж байгаа юм уу, ярвааж байгаа юм уу нүүр нь хачин болжээ. Цэрмаа түүний ханьцунаас татаж тасагтаа ордоо чийч бас удахгүй ингээд өөрөө орхих ангаахаа шиг эмнэлгээс гараад явна шүү дээ гэж чангахан хэлбэл дүлий цэрэг ойлгосон бололтой толгой дохиод гараараа нийгэм дүрслэн үзүүлв. Цэрмаа тасагтаа ор гэж дахин хэлээд тасгууд нь дохвол мөн толгой догсноо цэрэг хүний эрдүү алхаагаар хол алхлан гараа хайлан явахыг гонигтай нүдээр харж энэ хүн яаж амьдрандаа хичнээн оролдоод хэлд орж юм сонсохгүй нэг насаар хэлгүй дүлий болчтой. Энэ маань өөрт юм сонсохгүй. Нэг нь өрөөсөн хөлгүй. Би хань ижилгүй 3 хөөрхөлөлтэй амтэн үлдлээтэй. Дайн л биднийг ийм болгосон. Дайн дайчин дахин битгий болоосаа. Баруун зүгт дайны харуул улам өтгөрч байна гэж сонин хэвлэлд бичээд байх боллоо. Герман улс Европын олон улс орныг эзэлж авлаа гэсэн. Энэ ер нь юу л болдог бол? Хэрв дайн болох юм бол би эмнэлгийн цүнхээ үүрээд явна. Нөхрийнхөө өшөөг авах юм шүү гэж бодоод харих санаатай эмнэлгийн хаалгаар гарахдаа аль хэдийн бараа тасарсан хөлгүй цэргийн явсан зүгөөд харлаа. Хөөрх юм хичнээн их баяртай яваавал жил шахам эмнэлэгт хэвтсэн хүн хөдөөний эрүүл агаарт гараад амархан тэнхрэн үзээ. Хаяа хөдөөнөөс ирсэн бололтой өнгөлөгдсөн захиа уншаад байтгсан. Саяны бүсгүйгээс нэрдэг байсан биз? Тэр бүсгүйнч сайхан сэтгэлтэй хүн юм а. Нөхрөө хөлгүй доглон боллоо гэд хаяад орхисонгүй хүлээсээр л байж. Тийм их нэртэй хүн алдсахгүй. Харин энэ дүлийн маань аав ээж ойрын садан төрлийн хүн бараг байхгүй гэж надад бичгээр хэлсэн. Эмнэлгээс гараад хаашаа явах юм бол? Цэрмаа ийм бодоод өргөн гудамж уруудав. Хэдийгээр нар шингэх төгсөн ч гэсэн халуун дүүгсэн хэвээр байв. Зуны им халуун өдөр хотын гудамж талбайгаар наас цайс зорчихон цөөхөн байлаа. Олон айл хотын зах дундгол туулголын хөвөөгөр цусланд гарч албан хаагчдын ихэнх нь амралт чөлөө авч хөдөө орон нутагтаа явцгаасан тул хүмүүс инхүү цөөрсөн ажээ. Цэрмаа амралтаа аваад хадмууд дээр очих юмсан гэж бодохтой хамт дорж хант хоёрыгоо өгөөлөв. Тэр хоёр төрсөн нутагтаа очиод мөнч сайхан байгаа да. Юу хийж байгаа бол? Ханд хэд хоногч болов хонь харивулж малсааж аав ээжтэй тус болно гэж ярьж байсан. Одоо нар жаргах гэж байна. Хонио туугаад хотлуулж яваа байх та. Дорж үеийнхэн харцуултаа цуг морин дэлдээгүр хийсгэж айл амтан хэсэж арх ариг эргүүлж яваа биз. Хатам аав ээж хоёр минь намайг ирнэ гэж их харсан байх та. Хандаар явуулсан жаал чихэр боовыг хатам ээж минь айл саахалтынхантаа амсуулж бөөн баяр болоо биз. Тэд маань үнэхээр сайн улс шүү. Намайг төрсөн үршгээ санаж аян замын хүнээр захиа занаа өгч ааруул эзгий чи явуулах юм. Бат болдыг их санаж байна гэж захиа болгонд ол бичих юм. Хүүгийнхээ зургийг явуулсан үзээд яасан их баярлаавал эргэсэн амралтаа аваад заавал очих юм шүү гэж бодоод явж байхдаа хажуугаар нь санаа амар тайван инээж баясан өнгөрөх хүмүүсийг харж энэ олон хүн дайн гэж ямар аимшигтай хөнөөлтөй болохыг даанч мэдэхгүй учраас ингэж санаа амар
инээж баясан яваа шүү дээ. Наад шиг залуу зандан насандаа ханиасаа хагцаж зовлон үтсэн бүсгүй ховрол байхаа. Нөхрөө алдсан би, эрэмдэг болсон бидэн шиг хүмүүс дайны гамшигыг сайн мэднэ. Гэхдээ бид дайнд хань ижлээ алдсан, эргэтнээсээ салсан гэд усан нүдэлж явахгүй. Зовлон амсаагүй хүмүүст та нар бидний зовлонг мэдэхгүй байна гэж тонч яахан болох вэ? Бид заяа муутай азгүй болоод ингэж бэлэвсэрч эрэмдэг болсон юм биш. Нийт олныхоо эрх чөлөө жаргалыг хамгаалан тэмцэж яваад ийм болсон юм. Энд чинь хүн бүрийн эх орондоо гүйцэтгэх ариун шудраг үүргэн шүү дээ. Ард түмэн эх орныхоо төлөө манай олон шилдэг хөвгүүд охид амиа алдаж эрэмдэг сэрэмдэг болсон юм гэж бодхоос үймэрсэн сэтгэл нь сэргэн аятайхан болов. Олон хүний хөлийн чимээ гарлаа. Зог тусан харвал хотын төв гудамжаар ижилхэн ногоон хувцастай олон цэрэг ярс алхан жагсаж явна. Жагсаалын эхэнд нар салхинд хөрсчиж борлсон дарга дээгүүр харж гараа хаялан хөлөө игц тавин алхана. Цэрмаа тэр жавхатаа даргыг хараад хөөрхий минь амьд үлдсэн бол энэ дарга шиг сумангаа командлаад олны бахархал болон жагсаж явахсан та гэж бодоод санаа алдав. Цэргийн жагсаалыг холдон холдтол хойноос нь харж зогссон Цэрмаагийн сэтгэл бас л үймрэн бужигнаж эргэн харсаар гэрээ өдөн төглөө. Туулголын ус намрын ихэнх сарын 15-ны төгрөг цагаан сарны гэрэлд цайвартан гялалцсан. Сэрвхэн хоороо салхи сэвсгийн үлээж өвс ногооны үнэр хамар хатгана. Цэрмаа голын усыг удтал ширтэн суухад базар мэдгэдэггүй санаа алдснаа. Хүний амьдрал гэдэг сони юм аа. Би эрлэхийг зоригт даргынхаа байгуулсан мөнхийн гавьяг бишрэн хүндэтгэж түүний бэлэвсэн гэрги өнчин үрдэн сүүшиг цагаан ариун сэтгэлээсээ тус болох юмсан гэж бодож явсан минь хожим хойноо хайр сэтгэл болдгийм байна. Би чамайг ойлгож байна гэсэн ч сэтгэлээ барьж дийлэлгүй ийм үг хэлж чамайгаа зовоочихлоо. Чамайг аз жаргалтай үргэлж инээж баясан үрийг чинь сайн хүн болоосоо гэж хүссэндээ энэ шүү дээ. Та миний сэтгэлийн шарахыг дахин бөхөндөөчтэй гэж Цэрмаа ойлгох төхөн хэлбэл базар санаа алдаад тэр шарахыг чинь ангаж ивэрсэн зүрхийг нь бөглөх гэж ийм юм болчихлоо гэд чимээгүй болжээ. Дорж ханд хоёр өдөө явснаас хойш базар өдөр бүр тэднийхээр ирэхэд Цэрмаа анхандаа хань татдаг байлаа. Өнөөдөр голын цэнгэлтгийн хаалтын баяр болоход базар Цэрмааг цуг яваа гэж урд өдөр нь урьсан юм. Тэр хоёр голын цэнгэлтэхэд ирж биеийн тамирын төрөл бүрийн тэмцээн сонирхож бас бүжгийн тавцанд бүжиглэж хоолунд авч идэн өдрийг их сайхан өнгөрөөж үчин кино үзжээ. Кино тарахад бүр шөнө болсон байлаа. Намрын ихэнх сарын энэ дулаахан сарвал шөнө чийг ханхалсан гэрт оромгүй санагдана. Цэрмаагийн энэ хүслийг базар ярианы өнгнөөс нь дорхон гадарлаж салхинд жаал явах юм биш үү гэсэнд Цэрмаа дуртай зөвшөөрч түүнтэй сугдалцсан элдвийг ярьсаар нэг мэтгэхнээ туулын хөвөнд ирсэн байжээ. Цэрмаа базарыг саяхан болтол нөхрийнхэн сумангийн цэрэг эх орноо мөр зэрэгцэн хамгаалж явсан дайчин нөхөр. Доржи маань дарга гэж хөндлөн үздэг байсан учраас түүнтэй цуг хүн амтангүй зэлүүд голын хөвөнд ирэхдээ ер сэтгэл зовхгүй байжээ. Тэгтэл гэнэт хайр дурлалын тухай мянган ихт уйрам сайхан үг урсгаж Цэрмааг гүн гайхшралд унгаажээ. Нэг удаа ханд базар дарга чамд санаатай байх шүү гэхэд дургуйтсан. Эд чинь миний сайн нөхөд чи зөвхөн эмэгтэй хүний зөнгөөр бодож эмэгтэй хүний нүдээр харсан байна. Дайны талбарт амиа гээх төхөн тулалдж явсан нөхдийн нөхөрлөлийг ойлгохгүй байна гэж бараг зэмлсэн удаатай. Цэрмаа голын хүйтэн усанд гараан дүрж ус самардаж суухдаа хайрын үг хэлсэнд нь гомдож байсан боловч юуны туханд хүрэлгүй муухай аашилж өдөөлөг авирлахыг хүссэнгүй. Заахарий да. Хүмүн хүлээгээд сууж байгаа биз гэж Цэрмааг босгод
Базар хүн амтангүй эзгүй газар яасан ч дуран хэрэг байсан боловч бие хүчлэн барьж "Цэрмаа минь сайн бодоорой. Чамгүй болоо" гэдээ ирэхэд Цэрмаа түүний үгийг таслан "Та ийм бодлоо бүр мөсөн орхихон дээр бизээ. Би дайнд сүйдсэн нөхөртөө үнэнч хэвээр үлдэж өнчин үрийг нь том болгоно гэж талигаачихсан булшин дээр өөрөө тангаргалсан юм. Та миний нөхрийн дайчин зэрэг нь хэвээр байхыг хүсвэл миний сайн нөхөр чигээрээ байна гэвэл дахин ийм үг бүү хэлээрэй. Харин хүсэл тачаалаа захирч чадахгүй. Намайг зөвхөн эмэгтэй хүн гэж санаад оролдох гэх юм бол төр мохон бүсгүй би таны бяр тэнхийг дийлэхгүй. Энэ эзгүй газар яасан ч таны дур. Гэвч таныг тийм бүдүүлэг балмад зангарахгүй гэдгийг чинь мэдэж байна. Хайр сэтгэлийн үг хэлж надад санаарах нь гэж бодсон бол энд ирэх үгүй байсан" гэхэд Базар амруугаа алгадуулсан мэт гөлөлцөн "Хаа настай би тийм муухай юм яасан ч хийхгүй. Ганцхан чин үннээр дурлсан болохоор сэтгэл зүрхээ захирч дийлсэнгүй санаж явдгаан хэлсэн юм. Энэ тухай олон хоног бодож байж шийтсэн юм шүү дээ" гэж зөхөрсөн дуугаар хэлэхдээ "Нэгэнтэл хайртай сэтгэлтэй гэдгээ мэдгдснээс хойш боллоо. Намайг өөрт нь сэтгэлтэй гэдгийг мэдснээс хойш өөр бусад хүн оролдох юм бол эргцүүлэн бодох болно. Өнөөдрийн хэлсэн ярьсан маань юу тааж гисэн үүний сэтгэлийн мухарт ямар нэгэн байр олж Базар гэдэг хүн надад дурлсан юм гэж бодох визээ. Эмэгтэй хүн хизээл хайртай дуртай гэж хэлэхэд за зүг гэдэг билээ. Эвийг нь олж дахин гуйж говшин уйлж унжаад ч болов үзвэл намайг гэлгүй яхав. Ганц би эмэгтэй амьдралын аль нэг талаар гачигдаж дутагдах юм олон гарна. Тэр бүхэнд нь тусалж хүүхдийг нь өөртөө тасгаж аав ээжт нь нэр нүүр олж авах хэрэгтэй. Хэрэв надад үнэхээр дургүй бол ингэж шөн эзгүй газар ирэхчгүй. Их хэл эргэлзэж байх шиг байна. Надад сайн байдгийг цаанаа жоохон юу бодож явдгийг хэмэтгэв. Намайг тоож үзэхгүй юм уу? Үнэхээр амьэрсэцэн нөхөртөө ёсыг алдаж өөр хүнтэй хавьдахгүй гэж хатуу шийдсэн бол дурлаж байна гэж намайг хэлэхтэй зэрэг жигшин зэвүүцээд уурлаж загнах юм уу? Харааж зүхэд буцаад гүйх байсан. Миний үгийг анхааралтай сонсож үе санаа алдаж байсан болохоор гойрдлох тойл байна. Анхны хайр сэтгэл хагцал өнчрлөн тийм ч амархан мартагдахгүй гэсэн ч хоногор элэгдэж багсан. Яаран хүчилж болохгүй гэж бодоод их л баяртай байлаа. Цэрмаа түүнтэй зэрэгцэн дуу шуучгүй явахдаа "Энэ хүн надад ийм үг хэлэх гэж нодон намраас хойш манайх руу гүйгээд байсан байх нэ. Ханд минь яасан ажигч сүрхий хүн бэ? Үүний үг яриа явдал үлийг нь ажаад надад санаархаж байна гэж бодсон нь яг онц шүү. Би энэ хүнээс өнөө болтол ийм үг сонсно гэж бодсонгүй явжээ. Юу ч гэсэн эзгүй газар эздээлж нохож ноолсонгүйг бодоход төлөв төвшин хүн байх. Өдий болтол яагаад авгаа авахгүй яваа юм бол тоо. За тэр надад юуны хамаа. Би энэ хүний үгийг дагаж жоромт сайн нөхрөө яасан ч мартахгүй. Нэг насаар ганцаар явж түүнтэй үнэн чи журмыг бат захин чагунц болно. Түүнийхээ болж бонхон дээр би тэгж андгаа тавьсан шүү дээ. Хүүг нь олигтой хүн болгол түүнийхээ хүсэж мөрөөдөж явсныг нь гүйцэх болно. Энэ хүн надаар дахиж оролдохгүй бизээ. Би хилдгээ хэлсэн гэж бодхоос санаа намрав. Тэр хоёр замдаа юу ч ярилцсангүй явсаар Цэрмаагийн хашааны дэргэд ирлээ. Базар уртхан сүрс алдаад "За, сайхан ойрсоорой" гэж аяархан хэлэхэд Цэрмаа түүний сарваасан гарыг сулхан атгаад хашаандаа орлоо. Анхны цас зэгсэн их оржээ. Дорж өглөө эртлэн бааз дээрээ ирвэл шин цас хайлмагтан заваарч машины дугуйн аяар цас ханзран овоорч хос зам гарна. Баазын сэлгэр хашаа урдын адил машин нүргэлэн дуу чимээ ихтэй байлаа. Дорж нутагтаа сайхан амраад саяхан ажилдаа орсон юм.
Тасалгаандан орвол хүйтэн хургаж зэврүү даажээ. Хэдэн пэшн нь галлаагүй болохоор хүйтэн байх нь аргагүй. Аль зун түлшний гэрээ хийсэн хүмүүс одоо болтол ганц ширхэгч мод буулгаагүй учраас баазын контор, гараж гал алтхад хүрчээ. Түлш бэлдэж өгөхөр гэрээ хийсэн хэдэн хүний хойноос хүн явуулсан боловч тэдний зарим нь эзгүй, зарим нь арга сам хийгээд хөдөлсөнгүй. Одоо ингээд цас орлоо. Хүйтэрч мэднэ гэж хэн хүнгүй халаглаж байлаа. Доржийн нуруунаас хүйт дагаад байхаар нь өрөөндөө удаан сууж чадсангүй. Төлөө бэлдэж байгаа хүмүүс рүү явна байхаа. Эндээсээ ямар дулаарах биш. Дахин зас орж зам боочч мэднэ гэд санаад базрын өрөөнд орвол дарган даарсан бололтой алгаа өрчин сууж байв. Анхны цас жарван орлоо. Хүйтэрх нь байна. Өнөө төлөө буулгаж өгөх хүмүүс гэтэл базар үгийг нь таслан. Хайрын тийм ээ. Яадгийн бэлээ. Мөн санаа намар суулсан юм да гэж галслав. Өнөөдөр би явах уу гэвэл базар гайхасхийн. Хаашаа гэлээ. Төлөөний гэрээ хийсэн хүмүүстэй очиж уулзъя. Тэд авчирч өгдөггүй юмаа гэхэд ганц 2 машин мод олж ирье гэж дорж шуутхан хэлбэл базар бодол болд сууснаа. Хэд хоногтой харцны. Сая би яамнаас үүрэг аваад сууж байна. Нэг цуваа гаргаж 7 хоног налаахын нүүрсний уурхайн бэхэлгээний модыг татах боллоо. 10 тэрэгтэй цуваа гарга гэсэн. Баазын удирдах нөхдийн нэг нь явахгүй бол жолооч нар дур дураараа явж бас олон хоног сунжруулж ажилд салгардаж мэднэ. Ердөө 7 хоногт уулнаас татах ёстой модыг нь татаж өг гэж тушаасан гэв. Тэгвэл би явъя. Та энд ажлаа янзалж байвал дээр биз гэж дорж хэлэхэд базрын нүдэнд баярлсан шинжилрэн харин тэхүүтэй. Уурхай бэхлэгээний мотор тасарч нүүрс гаргаж чадахгүй саатаад байгаа юм байх. Яамнаас өгсөн үүрэг болохоор шилдэг 10 тэрэг орон байр хоол хүнсийг нь аваад өнөөдөртөө багтаж гарвал сайн байна гэв. Дорж гэртээ яаран ирж 7 хоног хөдөө явах болсноо Цэрмагийн ээж дуулгаад өмсөх дулаан хувцас ойр зур хэрэглэх юм авч хамттайгаа уулзаж чадсангүй буцаж ирвэл модонд явах жолооч нар бэлэн болсон байлаа. Базар дарга жолооч нарын тэрэг хувийн бэлтгэлийг биечлэн шалгаад явахыг зөвшөөрөв. Дорж дамдын жолоочийн машины бүхээгт суужээ. Энэ хүнд итгэж шин тэрэг өгснөөс хойш мань хүн итгэлийг нь биелүүлэх гэж их л мэрих болсныг дорж мэднэ. Хэд хэдэн удаа нөхдийн хамт юм уу ганцаараа холын тээвэрт хилаамгүй яваад ирсэн нь олон жил нэрссэн муу нэрэн арилгах гэж хэрдээ хичээж зүтгэж байгаагийн шинжгэж нөхд нь төдий сайн мэдэхгүй байж болно. Угаас архинд дуртай болоод үе балгаж зэмлэл хүлээсэн нь би. Саяхан бороогийн сангийн аж ахуйгаас ногоо очиж ирэх замдаа нөхөдтэйгөө дарвиж арх хууж тэргээ замын хажуу руу гулсуулан зүйт хийх төгчээ. Энэ явдлаас болж бас л бөөн яриа шуугаан болсон юм. Базар дарга түүнийг салам загнаж шорон оронд хийн гэж сүрдүүлжээ. Ер нь базар хүмүүсийг иш мохоргүй загнаж тулгаж тушаах учир жолооч нар өнгөндөө айсан дүр үзүүлвч далдуур муу хэлхийг нь дорж сонсоод сэтгэлэн зовж энэ тухай нөхөртөө анхааруулсан боловч базар түүний үгийг тоож үзэлгүй тоглоом шоглоомор дүйвэлэн өнгөрөөсөн билээ. Дамдын арх хууж бодлон тарьсан болохоор дорж хэд хоногч болов дэрэгдэн байлгаж жаал зэмлэнэ гэж бодсон юм. Дамдын саяын бодлоноос хойш дорчтой уулзаагүй бөгөөд битүүхэндээ түүнээс дөлж зүхтааж явжээ. Доржийг бүхээгт нь орж суухаар нүрээ буруулсхийн араага залган ухсхийв. Дорж түүний сэтгэл хөндөөрлөн байгааг мэдэж юмч хэлсэнгүй. Ер нь жолоочийн хажууд сууж хаад элдв юм ярьж анхаарлыг нь сарниулах нь хортой гэдгийг дорж бааз дээрээд жил иргэн болохдоо мэдэж авсан юм. Цувааныхан удалгүй хотоос гарч налайхын замд орлоо. Цас орж тоос шороод арсан боловч дарамт хайлмагдсан цас төрөвчийн машины дугуй дороос бөөнөр өсчин дараах машиныг болно. Замд шуудран ороод дамдингийн санаа саял амар бололтой гэдэс хийж суудлаан засаад та миний тухай дуулаа биз дээ гэв. Дорж өдөөс нь харлгүй. Дуулахын ч дуулсан. Ялихгүй бодлон болсон гэлөө. Тэр яах вэ? Ажил хийж яваа хүнд алдаа оноо аль гарахыг тэр гэхэв гэвэл хаширдгүй тоолгоо миний буруу шүү дээ. Энэ гашуун эдийн дуртай болоод л тэр.
өн өөхөд уухгүй байвал болох л доо. Заримдаа тэс чадахгүй балагч гэж гэмшсэн янзтай өгөөлөв. Дорж түүн рүү харж гэмээ мэдэж байвал арга бий дээ. Бэ хэний хэнсэн бэлээ? Урд яаж явлаа? Одоо яах ёстой вэ гэж бүхэл үйл явдлаа тунгаан бодож зориглох юм бол биеэм барьж захирах ухаан дутна гэж байхгүй шүү дээ гэлээ. Дамдин орлогч дарга ийм нааштай үг хэлсэнд ихэд баярлсан бололтой. Тийм ээ. Би энэ гашуун эдээтэй хичнээн их тэмцэлдэж ширүүн дайн хийж явах хэн ч мэдэхгүй. Зарим нь сайн санаанаас өгдөг байх, зарим нь ч уруу татаж бүр үний шаар болгохыг боддог байж чи мэдэх юм гэж нухацтай хэлэхээр дорж гайхан харлаа. Дамдын залуураа чадмаг залж донцолгоо гаргаад сая бороогоос ирж явхад цог явсан нөхөр маань их сайхан загнаж арх өгсөн. Уухгүй гэхээр чи хизээ тийм сүрхээ болов. Шин тэрэгтэй гэж гайхуулж байгаа мó? Эр хүний нүнжиггүй муу санаатай, дотуур тамиртай, өөдгөө амтэн энтер гэд байхаар нь арга гудж уусан юм. Тэр намайг шин тэрэг авснаас хойш битүүхэндээ атаархаж яваа юм. Намайг аль болохоор муучлах гэж даргад алтан хош өргөдөг бололтой. Ухаан нь миний тэргийг салгаж авах санаатай юм биз дээ. Дамдын чинь дорж даргын нэг нутгийнх юм гинлээ. Тэгээд дүүнд сайн байдгийн. Цаад доржинчтэй юу ч мэдэхгүй шалдан байлдаг шүү дээ гэж хүнд ярьсан байсан гэв. Чи манай нутгийн хүн юм уу? Тийм ээ. Гэхдээ та манайхыг танихгүй байх. Бүр говь руу аргалантын уулаар нутгалдаг. Би ховзоож явдаг хүн биш ээ. Гэхдээ тэр эвгүй яриг танд хэлье гэж бодож явсан юм. Манайхан дотор газрын янз бүрийн бодол санаатай хүн биш үү? Тэгээд бид хоёр шил арх хувааж уучгаад зэгсэн халамцаж үг сорилдсон барьцалдаж авах төгсөн. Мөн навш намайг 9 шидийн үгээр дооглож доромжлоод төрүүлээд авахаар нь хор шар хөдлөд хойноос нь ухс хийж улаан галзуу юм шиг давхиж яваад замын ташлан руу харайж орсон юм. Харин азар муу тэргээ хөмрүүлчихээгүй шүү. Тоосгүй юм болжээ. Ямар хүүхэд биш. Хэлтэй амтаа хүний үгэнд уурлаж шарлахад юу хийн? Ёстой. Тэр нөхөр намайг чадах гэж янзаар оролдож байгаа тэр шүү дээ. Та намайг ийм юм ярьлаа гэж хаанаас та би ч бас хов живэнд орооцолдож явдаг ядарсан ир биш. Үнэнтэй би урд өмнө удирдах даргалах ажил хийж явсангүй. Мэдэж сурсан нь дулхан харин сэргэн эрдэмд бол тийм ч юм уугүй шүү. Олон санаа бодолтой хүмүүсийг нэгэн гэрийн ах дүү шиг ижил санал хүсэлтэй болгож улсын ажлыг ахиу сайн хийх юмсан л гэж бодож байна. Танд ч манайхан ам сайтай байдаг юм. Хуучин дарга нараас ёр дордох юм алга. Манай баазын ажил ч овоо байна. Цувааных нь нойтон цастай замаар уралдан давхисаар үд өнгөрч байхад налаахад ирлээ. Дорж уурхаан дарагтай уулзаж бэхлэгээний мод хаанаас ачих тухай ярьж замчин аваад сааталгүй цааш хөдлөв. Базар айл болохоор доржиг гэр орноос нь хэд хоногч болов хөндөй байлгахыг ирмэлцэн. Түүнийг байхад Сэрмаатай тухтай ярилцах боломж үл олдно. Тэднийхээр очихдоо доржтой уулзахгүй байхын аргагүй. Энэ намраас ханд голцоо шөнийн ээлжинд ажиллах болсон тул доржиг эзгүй байвал базрын нар нь гарна. Гэсэн ч Сэрмаа түүнийг ирэхэд урдын адил сүйд болохон болж заримдаа бүр тэр шаасан юм шиг байх болжээ. Гэлээч илт дургуцхгүй байв. Харин аав ээж нь бол базарт овоо сайн болж ирэх болгонд нь идээд сай яриа хөөрөөтэй байх болов. Базар намрын тэр нэгэн шүн Сэрмаатай ярьсан яриагаа дахин дурсаагүй боловч өлөн нүдээр гуа бүсгүй ширтэн сэмхэн санаа алдаж хайр дурлалдаа шатж яваа гэмгүй хүн болох гэж оролдоно. Үүний үе гашуу эргэх хорвоо жам ясаараа хайлган урсгаж хизээ нэгэн цагт янгийн нүдээр мишэн харах болно гэж бодох учир одоохондоо шахаж шаардахгүй л байжээ. Доржиг цуваа даргалаад бэхлэгээний модонд явсны орой базар Сэрмаагийн ирлээ. Азар ханд шөнийн ээлжтэй байж. Түүнийг ирэхэд Сэрмаа
урдын адил сайхан ааштай ухтан цайцгүй болсон боловч орой өвчийн цагаар яах гэж ирэв гисэн төгшөөр нүдэнд нь ил байсан тул базрын урам хугарав. Цэрмаа цай аяглаж өгөөд тавхтаа өдөө ойртуулахдаа үргэсэн тормын нүдээр ширтэн бошуухан яваасаа гэсэн байдал мэдэгдэнэ. Ийм хүнтэй чинь юу ярих вэлээ дээ гэж бодоод ханд байхгүй юу гэвэл удахгүй ирнэ гэж Цэрмаа сулхан хэлсэн нь түүний шөнийн ээлжтэйг базар мэдээгүй гэж санджээ. Базар тийхүү худал хэлсэнд нь инээд нь хурж хэрэг ханд байгаа бол бид хоёрыг яавч яриулахгүй. Тэр бас айхавтар хүүхэн шүү. Царай зүс ухаан бодол ажил төрлөөрөө энэ Цэрмаагаас ч давж мэднэ. Болдогсон бол доржоос халгаад авчих юмсан гэж бодсноо залтайхан инэв хийлж. Нөхрийгөө хөдөө яваад өгөхтэй зэрэг гадуур тэндх хүүхэн юм аа гэвэл Цэрмаагийн дургу хөрч. Юу гэсэн үг? Шинэ ээлжтэй гэснэ удахгүй ирнэ гэж худал хэлсэндээ бантаж хилээ хазав. Базар цаавууд суухтаа энэ хүүхнийг ганцаараа байна гэж түрмгээ зан гаргаж яасан ч болохгүй. Эв зөөг энэ олох нь л чухал. Юу гэж ярих вэ гэж бодол хэлж байснаа. Ойрдоо ажил гэж их дахиа. Дорж бит хоёр ч сөхөрч унах төхөж байна та гэвэл Цэрмаа дуугарсангүй. Дахиад өвөл хаяанд буучглаа. Цаг хугацаа гэдэг мөнч хурдан өнгөрөх юм та. Бэд чин сэргээс халагдаад бүтэн 1 жил өнгөрч 2 дахь өвөлтөөгөө золгож байна шүү. Энэ өвөл хатуухан болж ч мэдэх юм. Түлээд идэж хоолны талаар чимэн ямар шуухан байна. Хөдөөнөөс идэж хоол дөхөөлөх үү? Түлээ нүрс буулгуулах уу? Манай эмнэлгээс түлээ өгнө гэсэн гэж Цэрмаа товчхон хариулв. За тэгвэл чи яах вэ? Цэрмаа минь ингээд чи миний хүсэж мөрөөдөж явдгийг гэд базар ирэхэд Цэрмаа хурцгаар нүдэрээ шөвөгдөх адил харснаа. Би танд хэлдэг үгээ хэлсэн шүү дээ. Ер нь орой өвчин цагаар ирэхэд эвгүй юм. Аав ээч ч юу гэж бодох юм бэлээ. Та явахгүй юм уу гэж шуудхан хөөв. Базрын дургу хөрч байсан ч ялдам нэмсэглэн. Цэрмаа минь чи намайг чон үдсэн хон шиг хялаач харахын хэрэггүй. Би чамд дандаа сайхны хүсэж чамайг жаргалтай хөгжилтэй сэргэлэн байгаасаа гэж бодож байхад хөөж туугаад юу хийн. Ширмэн монтрийн дор үхэх ам урсах цусаа үл хайрлан хамт тулалдаж явсан нөхөртөө муу санахгүй вэзэ. Одоо бодоход тэр олон сум хаагур сүнгнээд өнгөрч байсан бол гэж гайхах юм. Бодвол эртний ерөөл чамтай уулзуулах гэж дайсны сумнаас хамгаалж байсан бэзэ гэвэл Цэрмаагийн дургуйцлан дарагдаж эн чин нэрэ хамт тулалдаж явсан нөхдийн минь нэг шүү дээ. Би юу ч болоогүй байхад хөөж тугаад яаж байна? Ямар ор танихгүй хүн биштэй гэж бодоод үгч хэлсэнгүй тонгойлоо. Үхэх төрөх гэдэг өнгөт орчлонгийн жам ёс. Чиний халамжит хань миний хамгийн хайртай дарга дайнд эрсдэж бид бүхнийг аргалж болшгүй хүнд гаслан дунахсан. Гэвч хүн нэг насаараа зовх учиргүй. Сайн ханаа бодож жаргалтай сайхан амьдрахыг бод. Тэр сайн хүн биднийхэн жаргалын төлөө амиа өгсөн. Харамсаад нөхөж баршгүй тэр их гарцыг насан туршдаа бид бүхэн санаж явна шүү дээ. Гэвч амьдрал гэдэг дандаа уй гуйнгаар дуусах учиргүй. Чи эм залуугаараа бэлэвсрээд үргэлж зовж шаналан энэ хорвоог барах гэж бодож байгаа бол мөчөд гинэн бодол юм шүү. Миний энэ үг чамд айгүй санагдаж мэднэ. Гэлээч гэсэн сайн нөхрийн чин сэтгэлийн үг гэж бодоорой. Үхсний хойноос үхэж болохгүйгээс хойш үлдэснэ амьдрахыг тэгтээ бүр сайхан амьдрахыг бодох хэрэгтэй. Нөхрийнхөө мөнхийн дурсгалыг энэ биенийхэн жаргал баяраар мөнхжүүлэх ёстой. Эр хүн гэж өрх гэрийн багна эм хүний төшиг тулгуур байдаг юм. Чи төшигтэй халамжтай сайн хүнийг заашгүй түшин.
Намайг тоож үзэхгүй юм а гэхэд чамд нас барсан нөхрөөс чинь дутхгүй сайн хань олдоно. Чамайг тийм хантай болсон байхыг хэрв талигч нөхөр чинь мэдэх юм бол чамайг зэмлэх нь байтугай амьдралын замаа зөв сонгожоо гэж баярлах болно гэж Базар гоё үг урсгахад Цэрмаагийн дотор харанхуйлан мэгшин уйллаа. Базар түүнд ойртон сууж хархан үсийг нийлж чи минь мөн чих уйлах юм да. Хөөх юм. Би ябот. Ингэж уйлж унжин сэтгэл санаа нь хямраад байвал би чинь хэцүүднэ. Хүүгэн бод, өөрийгөө бод. Дайчин сумангийн олон нөхдөн бод гэж хэлэхдээ хүүхний мяндас шиг зөөлхөн ус гарыг нь сэргэнүүлэн хэлж боломгүй сайхан өнөр үснээс нь ханхлахад зүрхэн түг зохлон амьсгаан дээрдэн олон хоногийн турш тарчилган зовоож байсан хүслээ дийлмэргүй санагдан тэрч авмаар санагдсан ч нэг гараа нөгөөгөөрөө барив. Цэрмаа хэсэг зур уйлснаа санаа алдан түүний гараас толгоогоо хөндөрөвлөв. За нааш анхаар нойломсан арччих. Сайхан нүдэрэ инэ. Чамаага үргэлж инээж явахыг манай сумангийнхан харах юмсан гэж боддог юм шүү. Чамайг уйлж унжиж уруу царайлбал адилхан сэтгэлээр унаж инээж баясвал хамтдаа инээж байх юм чинь гэж Базар хэлээд хоошоо болж суудалдаан суулаа. Цэрмаа түүний сайхан үгэнд уйран нулимсан арчаад үе санаа алдав. Чамайг ганцаарангийн чинь орхиод явхад санаа төвдөхгүй л байна. Гэвч чи буруугаар бодож магадгүй. Би явъя та. Болдог сам бол чамд хань бараа болж сэтгэлийг чинь засаж сайхан юм ярьж шүнжин суусан ч болоо л доо гэж Базар хэлээд гарах гэснээ эргэн харж надад энэ хорвоод чамаас өөр юу ч хэрэггүй юм шүү гэчихэд гараад явчихв. Цэрмаа түүний хөлийн чимээг чагнан энэ хүн надаас салахгүй нэ. Яадах юм бэлээ? Хинтэйгээ зөвлөх үү? Би нэрэн нэг насаар ганцаар байж дандаа уйлж унчин энэ хорвоо гэтлэх гэж юу? Эрт орой хизээ боловч хин нэгэн хүнийг түших байх та. Энэ хүнтэй нийлбэл жаргал байх. Уг нь сайхан хүн шүү гэж бодоход хизээш мартагдашгүй хайрт нөхрийнх нь инээмсэглсэн ялдам царай харагдах шиг болохоор үгүй. Би чамаага яаж мартах юм гэж аяархан хэлээд өөрийн ирэхгүй цовсон нулимсан арчлаа. Аавынт нь байгаа хүүн хотход инээх дуулдахаар хурцнаар төнөр харанхуй гийгүүлэх мэт цээжинд нь гэрэл гээгээ цацран өнийг зовлон нисэн арилах шиг санагдаж гэрээсээ гарч аавынх руугаа гүйлээ. 7 дугаар хэсэг төгсөв.